яг энэ соёл урлагийн зөөлөн хүчний бодлогыг маш өөрсдөндөө таарснаар овж ашиглах юм бол уул уурхай ашигт малтамлаас илүү энэ том зах зээл энд байгаа. Монголчууд Америкт. За намайг Болдбаатарын Цэдвд орж гэдэг. Би 1983 оны 6 сарын 27-нд Улаанбаатар хотод 2 дугаар төрөхөд төрсөн. Айлын одоо дээрээс 2 дахь хүүхэд болж төрсөн. Доороо 3 дүүтэй, 1 охин, 2 байна. Тэгээд яг тухайн үед эмээ, өвөө, аав ээж одоо юу хэлсэн тэр л зөв гэж боддог байсан. Тэгэл яг бэлтгэл ангил 22 дугаар сургуульд бэлтгэл ангид айгүй онд сурдаг, зураг зурдаг, айгүй мундаг тийм сурлагатай хүүхэд байхдаа лам болгож исэн. Тэгээ дотроо айгүй дургу уйлж исэн ч гэсэн тэгээ лам болж исэн. Үүлдээ гисэр сүм хийдийг шашны сургалттай сургууль болгоод ерөнхий эрдэм заадаг. Тэгээд тэнд орж сураад 8 жил сураад төгссөн. Тухайн үед одоо яг төгсөх жилүүдэд одоо урлах ухааны Төрөв Батлам одоо хүн болгоо антахгүй шашны урлагийн хичээл ордог байсан. Манай сургуулийн захирлаар ирээд тийм зургийн хичээл ордог байсан. Гэхдээ шашны чиглэлээ. За түрүүнд бас их шимтэн сураад их орсон л доо. Тэгээд ер нь би өөрөө зураач болох сонирхолтой байсан. Манай ээж маань бас хажуугаар нь давхар хүүхдийн ордон, пианерын ордон одоо соёл урлагийн их сургуулийн хажууд үед пианерын ордонд уран зургийн дугуйланд намайг давхар явуулдаг байсан. За тэгээд сургуулиа төгслөө. 8 дугаар анги төгслөө. За тэгээд одоо зураач болох зам руу хаа. Тийм. Тэгээд 8 дугаар ангиа төгсөөд дөрвөлгөөрлөгийн дээд сургуульд шалгалт өгөөд уран зургийн ангид өгөх гэсэн чинь уран зургийн анги чинь жил болго илсэлт авдаг, дүүрсэн, маш өндөр өрсөлдөөнтэй. Тухайн жилийнх нь одоо бүртгэл дүүрсэн. Тэгээд 3 жилд 1 удаа сонгодог Силберийн ангийн бүртгэл байсан. Хэдэн он байсан? Тэгэхэд одоо яг 2000 он байсан. Тэгээ 2000 онд би Силберийн ангид конкурс өгсөн. Тухайн үед нэг 15 хүүхэд тэмцээд орж ирсэн. Мөсөн баримлын тэмцээн улс их орон даяар яваад тэр үед оюутан байх чинь. Тий, оюутан байхад явж ирсэн. Тий. Сүхбаатарын талбай дээр улсын чанартай. За тийм тэмцээн болсон. Манай ах намайг харин сумлаад яаж бид нар чи одоо дөнгөж 1-р курсын бацаанууд явах юм бэ? Явахгүй шүү дээ. Чи ороод чамд айгүй том экспириенс болно. Гээд ангийнхантайгаа очиод учрлал ярьлаа. Одоо бүгдээр орё байрыг гэсэн. Манай бас нэг ангийн одоо энэ дэлхийд дээр одоо амтшгүй болчихлоо. Одоо манай ангийнхны мөс засан Силберийн энэ залуучууд Мөнх Эрдэнэ, Эрдэнэ, Алтанхүү, Дорж Намжим гээс одоо тий Инкват, Уган баяр, Солонгоо гэж дэмжиж гин бүгдээр айгүй сайхан дэмжиж гин. Арсци. Сталаадаг гээл. За тэгэхээр л баярлалаа намайг дэмжиж гин гэх. Эхлээл тэр чинь юу вэ? 3 дугаар байрнаас нь шалгаар болсон байгаа. Тэгээ яваад гэсэн 1-р байранд одоо дөрвөлгөөрлөгийн дээд сургуулийн цог хоёр багштай Силберийн ангийн залуучууд Баянгол дүүргээс оролцсон баг 1-р байранд орлоо л гэж тэгж байна. За тэгээд үндсэндээ дараа жилээс нь тасралтгүй 3 жил оролцсон. За ер нь урлагийн зах зээл юм гэдэг чинь ерөөсө гадаад холбоо сүлбэг бол явдггүй юм байна гэдгийг би бол бас их олж харж ирсэн л та. Дандаа ямар нэгэн гадаад хүнээр дамжиж явах шаардлагатай болчиход байдаг. Ягаад тэгэхээр нөгөө тухайн үед гадаадад ийм үйл ажиллагаа явуулж байгаа урлагийн Монгол байгууллагууд, Монгол эзэнтэй тийм газрууд ер нь байдгүй. 2006 оноос хөөцөлдөөд 2007 онд яг виз бүх юм маань бүтээд эхнэр бит 2007 онд Англи явсан. Англид очлоо. Тэр өсвөр том Лондон гэдэг хотод буулаа. За буруу урсгал тайм 2 давхар автобус явж бүх юм өөрөө тэнцээс хэлмэлрээс юу ч ойлгохгүй нэрээс Эстоны соёлын шокнд орсон. Юм улс гүрэн тэр ямар айхтар том хүн амтай ямар аймаг хот мөсөр гэдэг юм. Бүгдийг л одоо үзэж байгаа шүү дээ. Тэгэл үзээд англи хэлний сургууль сураад оюутан байлаа. Тэгээд бидний тэр Монголд ажиллаж исэн завгүй байсан. Тэнд төдөө баг завтай нэг тийм санагдчихсэн. Ер нь айн хүмүүс завгүй өглөөний 6 цагаас орой бүр ингээ хангуурс ажилтдаг. Метро руу гүүгээл босоод байнгын гүүгээстэй хараагастай уцаар яриастай хүнтэй уулзах цагч олддгоо тий. Уулзах юм бол маш товчхон
санаагаа ойлгуулж маш одоо тийм цагийг зөв үр бүтээлтэй явдаг. Сайн юмч байна, муухайгаар явах юм бол тэр нь ч бас их байна. Бид нар бас ганцхан Монголд одоо ингээл тэнмэл гуйлгчид ядуу зүдүү хүмүүс байдаг гэж бас бодож болдгоо. Тэгэл тэнд чинь 1 жил 6 сар шахуу амьдэрсэн. Тэгээд тухайн үед чинь англи оюутнууд чинь Швейцар руу юу ялаа штэ. Визгүй явдаг байлаа. 3 сарын хугацаатай. Тэгээ би бас нэг Швейцар улсад бас Сильбрийн том академи байдаг. Бренцийн академи гэдэг Европтой их алдартай тийм академи байдаг. Тэнд бас очиж уулзаж бас сурах сонирхолтой. Тэгээ очисон. Очиод хөөцөлдсөн, шалгалтын өгсөн, тэнцсэн. Тэгээ тухайн үед надад болохоор нөгөө ганц хэцүү юм нь болохоор төлбөрийн асуудал айгүй өндөр байсан. 1 жилийн 12,000 Швейцар франк. Тэгээ ямар ч хөнгөлөлт авахгүй 3 дахь орон учраас манай улс ч нөгөө тэр боловсролын салбар дээр Швейцартай ямар нэгэн тийм юу байхгүй, харилцан тусалцаа гэрээ байхгүй. Одоо Европын холбооны улс бол нэгдүгээрт одоо яг тухайн англи бол англи улсын иргэндээ ажил олгоно. Хоёрдугаар тэр Европын холбооны улсуудаа ажил олгоно. Тэд нарт хийж чадахгүй ч юм уу тийм спешиал ажил байв тэр 3 дахь орноос олдог байхгүй одоо жишээ. Швейцарт гэсэн мөн адил. Тэгэл бас Сильбрийн нэг шалгалт өгсөн. Тэгэл яг манай захирал наваа шалгаалга. Нэг шатны юм бариул Skalender гэдэг. Германаар. Шатны бариулуудын толгоон дээр чи нэг гоё юм хийгээд тэгэхээр өө асуудал байхгүй юу хэлгмээр байгаа. Хэл зүгээр гэсэн чи тоглоо. Сарна. Хийч штэ наадах гэсэн. Тоглосон юм шиг байгаа. Одоо модон дээр яаж энэ одоо сарнаас хэлэх юм чи гэдэг юм. Би ч тэгэл хийнгээл би ч нөгөө жимсэн дээр бас юм хийдэг гэсэн бохоо Англид байх та. Нэг тийм ресторанд нэг жимсэн дээр цэцэг энтер хийдэг. Тэгээ нөгөө хагас бүтээсэн. Тий одоо энэ Холливуудын одууд чинь тэр энтхэг ресторанд их ордог байсан. Миний мэдхээр одоо тэр Мадонна, Вантер нь харж үжигч энтер Америкаас очиж Англид очихоор тэр ресторан таал. Тэнд бас оюутан багтаа нэг тийм сурцсан байсан хэрэг болж байгаа. Тэгээ цэцэгний нөгөө хэлбэр хөдөлгөөний чинь одоо тэр сэлбэрчин бахаас ихсүүлээ судалцсан. Тэгэл нэгээр нь гэрлүүгээ авч явал салгаж авч явал тэр шатныхын толгоонууд тэр сарнаа марнаас гэлээд ингээд хийцэн. Тэгсэн чинь бас манай захирал маш ирэлсэн. Тэгээ бүр тэгж хэлсэн бүр. Надад одоо үр хүүхэд байхгүй, эрэгтэй хүүхэд байхгүй, охтууд байгаа бол тоо. Тэгээ би бол өөрөө бас ингээд энэ компанид одоо цаашдаа нэг 5-аас 10 жил ажиллаад жоохон нас нь явцсан л хүн байсан л та. Би л залуу гэдэг болохоос шүү. Тэгээд нэг 10 жил надтай хамт очих. Тэгээд чи энэ компанийг цаашаа үргэлжлүүлээд яв. Би чиний одоо бүх юмыг хөөцөлтэй. Гэт анх удаа тэгж хэлжсэн. Тэгээд надад бол их том боломж байсан. Тэгээ хөөцөлдсөн харамсалтай нь Швейцарын хууль маш чанга. 3 дахь орны тийм хүмүүнийг хөөцөлдөхийн тулд манай захирал маш их мөнгө төлөх ёстой. Маш их миний одоо бүх хариуцлагыг хүлээх ёстой. Маш их айлгсан манай захирлыг бас маш их жоохон цаанаас нь тэр захиргаанаас дарамтлсан байх гэж би боддгийн. Тухайд манай эхнэр жирэмсэн болоод анхны хүүхэд төрөх гээд бид нар ч бас гэр бүл ах дүү нар дээрээ төрсөн дээр хүний газар одоо мэдхгүй юм чинь гэж одоо имлэг энтер бол янз шүү дээ. Тэгээд яагаад ч юм тэгээд бас анхны хүүхэд болохоор буцъя гэдэг шийдвэр гаргаад. Тэгэл 2011 онд буцсан Монгол руу. Монголчууд Америкт. Тэр үед чинь эдийн засаг сэргээд их гоё болж ирсэн Монголд. Одоо нэг 11 12 оны үед чинь одоо барилга байгууламж одоо бүх юм уулуурхаа гэл монголч өстой жинхэнэ хөөсөрж хэлээ. Компани агуулаад татаа тунгаа компани урд нь байсан нөгөө компаниас сэргээгээд тэгээд интерьер дизайны чиглэл рүү орсон. Ягаад тэгэхээр нөгөө Герман Швейцарт 3 жил шахуу байхдаа 3 жил гарan байхдаа би ч бас нэг жоох юу яасан шүү дээ. Тэр гоё барууны айгүй гоё юмнууд их сурцсан байсан. Тэгээ тэрийг бас ингээ нэвтрүүлээ бас жоохон хийгээд тэгээд энэ зайсан майсанд баригдаж байгаа энэ том хаусны дизайн чимэглэл рүү ороод 4 жилийн хугацаанд Монголд байхдаа одоо тэгээ 2 хүүхэдтэй өсгөөд тэгээд Швейцар руу ахаад явъя гэд хөөцөлдөөд Герман хэлний сургуультай шимдэн суралцаад ингээ явж ийл. Тэгсэн манай найз Америкт ирээд энд зүгээр юм байна. Чи энэ Лос Анжелест хүрээд ир гэд манай найз их гоё янзын л гэдэг шүү. Манай найз чи яхаа шууд нөгөө карт марта айгүй гоё статус өндөртэй.
Тэр ламын сургууль цуг байсан манай Балдан дорч найз маань их нэртэйгээ гэр бүлийнхээ хүмүүстэй гэр бүлийнхэнтэйгээ бүгдээрээ энд амьдэрдэг. Тэгээд дуудлаа. Манай чинь аавлалтаар нэр хошигруулсан. Ер нь гоё юм байна. Хөөд. Тэ. Тэнгүү ч нөгөө чинь Европ явах гэжсэн хүн чинь гинт Америк яваад шийдвэр аваад нэг ч визэнд орё гэдэг. Тэгээ визэнд орсон чинь тэгээд 10 жилийн виз хүүхдүүд манайш виз өгсөн шийдтэй. Тэгээ бид нэрийг бас ингээд пүркээр бууж байгаа шүү дээ. Өмнө Европоос шал өөр, нийгмийн шал өөр. Европоос илүү одоо тийм мөнгө бүгнийг захирсан. Тэ? Тэгээд одоо нийгмийн хөгжил бол Европоос хоцрогдмол ч гэдэг юм. Одоо нэг жоохон тийм нийгэм нэрээ өөр л дээ хүний эрх талаас. Тэгээд шал өөр байсан юм. Англи акцент бүх юм бас өөр. Тэгээд бас шинэ газар тэгээд пүркээр бууж байгаа юм. Одоо энэ Коре 5-нд бас бууж байгаа. Яг 1650 долларын яаж сарынхан төрөөс итгэв юм л гэж бодож ирсэн анх. Тэгээд яг хөө тэгээд UC хийхэд тэгээд барилга дээр ажилласан, айл нүүлэгдэг ажил хийсэн. За тэгээд нөгөө Англид нөгөө ресторан янз бүрийн гоё декорэшн чимэглэл хийдэг, жимсэн дээр юм хийдэг байсан. За ер нь бүр хамаг юмаа шавхсан юм чи. Энд ч уусаа тэгдэг газар. Хүнийг ингэж бүр ингэж муш гэж хамаг юм гаргадаг. Тэгэл хамаг юмаа л гаргаал зүтгээл байлаа. Тэгээ энэ дээрээ анхных бас Америкт гадаадад анхных 3 дахь хүүхдээ гадаадад анх гаргаж байгаа. Тэгээд яг энд бол имлэг одоо тэр нийгмийн халамж юм хом бол маш сайн л да. Ер нь тэгэж хүний өөр ингэж ялахгүй яг л хүн тал руугаа бас тэр тал нь бас их сайхан байсан. За тэгээд ажил бизнесийн талбар бол маш өрсөлдөөнтэй. Ерөөсөө тэмцэлтэй. Шантрахч үе их байсан. Тэгээд эхлээд энэ урлагийн чиглэлээр энэ армян уран бүтээлчийн галерейд туслахаар ажилдаг. Цагийн $7 ажилдаг байжгаад ингээд ер нь чадвараа харьцуулаад үтсэн ч тэр бүх юмаа бодоод үтсэн ч тэр ер нь яг өөрөө хийж болмоор санагддаг байсан. Тэгэл яг хоо бичиг баримт янз бүрийн асуудлаас болоод жоохон цаг хугацаа өнгөрөөл яваад байсан. Тэгээ манай хэд чинь нэг Монголоос дээн үрийн засан баримлын тэмцээнд одоо энд чи ирээд нэг 2 жил болж ирсэн юм уу. Тэгээ 17 онд чинь манайхан чинь дээн үрийн тэмцээнд оролцсон. Тэгээд 17 онд чинь оролцлоо сайхан байгалийн сэдвтэй. Тийм гэр бүлэрээ байгаа одоо буг анганы одоо тэр сайхан байгальтай хийлээ. Тэгээ Монголоос яхан чадварлаг хүмүүс ирдэг учраас дандаа манайх чи 13 онд манай дээд курс яах мөнгө гот ахлагчтай баг чинь анхны одоо тэр алтан медалийг авч ирсэн тийм түүхтэй. Тэгээд тэр Монголоос 2 баг орохыг зөвшөөрдөг. Бид нар чинь бас юу яа чинь тэгээ нөгөө уран бүтээлчдийн нэрмжид шагнал явахаар 2 баг дандаа тэр баг дотроос санал өгдөг. 2 баг нэгэндээ өгч чинь бас их гоё давуу талаа ашиглана. Тэгээд бид нар оролцоод 3 дугаар байрын шагнал тэгээд юуны уран бүтээлчдийн нэрмж шагнал авсан 2 шагнал. Манай нөгөө Монгол баг маань бас ард иргэдийн нэрмж шагналыг юм уу да одоо үзэж байгаа хүмүүсийн саналаар өгдөг. Үзэгчдийн нэрмж шагнал авсан. Монголчууд Америкт. За галерей цаашаа ямар зорилго байна? Одоо яг ямар одоо явж байна? За галерейг тийм. За галерейг бол анх одоо өөрөө бас энд манай ачаа тээврийн бизнес эрхэлдэг манай баясагч маань их сайн дэмждэг. Өөрийнхөө арын юм жижиг өрөөнд чи юм хийгээл анх хийдэг дээ. Одоо таны нэвтрүүлэг дээр ч гэсэн орж ирсэн баг баясагч. Тэ Кокогийн. Тэгээд хүн чинь нөгөө нэг урлаг төрөхөд чинь бас нэг хөндлөнгийн бас нэг жоохон ч гэсэн тусламж аягүй хэрэгтэй байдаг. Тэгээ тэр өрөөнд би бол ингээл энд одоо 3500-4000 орчим монголчууд байдаг гэж сонссон ам тав байдаг. Тэгээд тэд нартаа зориулж бас нэг жоохон хэрэглээний одоо тэр юмнуудаас нь урлагаас нь ихсүүлээд хий гэдэг санаа төрөөд тэгэл баг гэлтгүү одоо тэгэл юмнууд хийж эхэлсэн л дээ. Тэгэл хийгээл ингээл явж исэн хүмүүс ч их сонирхож дэмждэг авдаг. Тэгэл зургийн жаазнаас ихсүүлээл боомны тавг цар тэгэл хаяг реклам монголчуудынхаа дунд хийж ихсүүлээл ингээл явдаг байсан. Тэгэл
дотроо бол нэг өөрийн гэсэн нэг тийм сайхан том ажлын байртай л болъё гэж бодоод яваад байсан л да. Тэгээд нэг их харин бас нэг ачаа тээврийн бизнес эрхэлдэг ихч маань инхэгч маань харин их чинь одоо тэр байраа сулж байгаа. Чи тэнд очиод өөрийнхөө урлан хийгээд бас MG логистик MG логистикийн байр юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Би өмнө ирж сайн гайхаад бол нэр тийм байна. MG логистик тийм байна. Тэгээ MG логистикийн ах чи хоёр маань намайг бас дэмжиж тэгээ тэр байрыг дандаа л монгол хүмүүс түрээсэлж явуулж ирсэн мэлээ шүү дээ өөр. Тэгээ одоо энэ Америкт ирсэн монголчууд л хэрэгтэй байсан. Тэгэхээр өөртөө бас галерей болгочих, студио галерей болгочих. За тэгтээ нэр нь Хүннүү арт номадик галерей. Энэ Америкт бүгдээрээ л нүүдэлсэн уламжлал аваад явж байгаа монголчууд юм чинь бас нэр нь ч гэсэн тийм байвал гоё юм байна гэж бодоод. Тэгээ би Хүннүү арт гэдэг нэрийг бол яг манай энэ бас Америкт танилцсан найз маань өгсөн шүү дээ. Зүгээр л сайхан ярьж хөрж байгаа л би тэгж боддоо шүү дээ. Хүннүү арт гэвэл гоё шүү дээ. Тэгээд Мая гэдэг манай найз, Аги Мая гэдэг хоёр найз байна. Тэгээд нээснийхаа дараа шууд нээлтийн үзэсгэлэн Монгол уран бүтээлчтэй хамтарсан үзэсгэлэн гаргасан. Тэгээд энд амьдарч байгаа хүмүүсийн хүсэлтээр хүүхдийн уран зургийн дугуйлан хичээлүүлсэн. Бас амжилттай явж байна одоо. Бас энд чинь нөгөө урлагийн чиглэлээр сурах гэж байгаа хүүхдүүдийг бэлдэж байгаа. Бас портфолиогийн үүсгээд одоо энэ чинь 2-3 жилийн түүхтэй бэлтжиж дараа нь тэр яг чиглэлийнхэн сургуульд оруулдаг. Үндэсний бүжгийн сургуульд явагдаж байгаа. Манай Занаа гэдэг авьяаслаг залуу маш сайхан бүжгэлдэг залуу одоо Вашингтон дэс хотоос энд хүчээс арих гээд бас ирсэн байна энэ урлагийн ертөнцид. Шууд бид нар ер нь Монголд хинч байсан ямар ч алдартай хүн байсан энэ Америкт ирээд хинч биш яг ижлэхэн гараанаас эхэлнэ. Бүх юм яг адилхан. Нэг л дөрөв баг. Тийм Монголд хэн байсан Март тий. Яг л одоо тэр мундаг одч байсан, мундаг улс төрчч байсан. За бүгд л нэг л гараанаас эхэлж. Тэр нэг шудраг хуулийн дор. Тэгээд би бодсон шууд тэндээс ямар нэгэн байдлаар ирээд Холливуудын од болно гэж байхгүй. Энийг бэлддэг, болгодог маш олон институт одоо тийм студ уран бүтээлч нар нийлжиж яг энэ солонгос чиг нийлжиж нэгнийг ингэж хараад ирэн тэрнийх нь ард бол улс үндэстний тэр нөлөөлөл хүчний бодлого, соёл урлагийн бодлого явна. Тэгэхгүй ингээд талдаа амбицлах юм бол нөгөө хүмүүс ивчшил болно тийм. Тэгээ би боддог байхгүй. Ер нь явандаа өөрсдөө нэг тийм за галерей байж идэг, студент байж идэг. Урлагийнхан тэр бүх авьяаслаг залуучууд бол одоо энд сурж штэ. Найруулагчийн чиглэлээр, жүжигчний чиглэлээр энд өсөөд энтхийн нийгмийг хэл усын ч гэсэн сураад явж байгаа мундаг залуучууд төрж гарч байна. Тэгэхээр бид нар нийлээд яг энэ соёл урлагийн зөөлөн хүчний бодлогыг маш өөрсдөндөө таарснаар овж ашиглах юм бол уул уурхай ашигт малтамлаас илүү энэ том зах зээл энд байгаа. За чи галерей байгуулсан тийм үү? Одоо энэ 2 давхар бас боломжийн үзэсгэлэн гаргах хэмжээний боломжтой. Тий. Одоо тэгэхээр Монголын зураач үрчүүдийг энэ зах одоо чиний ярьж байгаа нэг зүйлтэй би бол санал нийлж байна. Өөрөөр хэлбэл бид нар хүчээ нэгтгээд том зах зээл рүү гарах хэрэгтэй. Тий. Жалга биш дэлхийг харах хэрэгтэй. Яг үнэ. Тий. Гэдэг. Тэнгүүт одоо за Монголын зураачдын үзэсгэлэн гаргах эсвэл одоо Монголын зураачдын үзэсгэлэн гаргаснаар бас эдний бүтээлүүдийг тодорхой хэмжээнд худалдах харилцах талаар бас нэг санаа байна да тий. Яг энэ санаагаа яаж хэрэгжүүлж болох? Энэ дээр гарчуулах сөрөг ямар үйлдэлүүд чи бол одоо яг халуун тогоон дотор мэдж байгаа шүү дээ тий. Ямар боломж байна? Тийм за мэдээж бол одоо боломж бол маш их байна. Том зах зээл. Одоо яг нарийн нөгөө ирэхэд бол Монголын уран бүтээлчид бүгд нийлээд Монголын одоо тэр урлаг соёлын байгууллагууд бүгд нийлээд хөдөлсөн ч жуултахаар тийм том зах зээл шүү дээ. Ер нь бол юу ч болохгүй. Тэгэхээр тэгээд хоорондоо өрсөлдөд байх ш. Бүгдээрээ орж ирээд нэвтэр. Тийм хангалттай том зах зээл байгаа байхгүй. Яагаад гэх юм бол энэ чинь асар том бизнесийн орон зай байна. Гол нь манай монголчуудын нэг
алдаа бол дандаа амбицлдаг. Өөрийнхөө амбицийг л боддог. Өөрсдийнхөө мэдж байгаа мэдээллийг өөрөө мэдчихэд бусдандаа бас дамжуулдаг ч юм уу те. Нэг бол тэр нэгтгэх ёстой байгууллагууд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ч юм уу. Иймэрхүү асуудлууд байдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ жишээ нь би юун дээрээс харж байгаа гэхээр энэ бусад орнуудын энэ соёлын байгууллагууд те одоо ингээд банк санхүү бүх юмтайгаа цуг холбоотой орж ирдэг. Бэлтэж орж. Тий, орж ирдэг. Эднэр бол ардталт нь нийтлэг эрх ашиг явж идэг. Дандаа тэр нөгөө урлаг соёлоороо дамжуулж өөрийнхөө бараа бүтээгдэхүүнүүдийг зарах борлуулах, улс орноо сурчлах тий. Тэгэл одоо солонгосчууд ч одоо банк санхүү бүх юмтайгаа л ороод ирсэн. Энд чи одоо бүр K-pop гэдэг одоо бүр том өөрсдийн pop одоо тийм урлагийг гаргаж ирж штэ залуучуудад. Одоо бүгд Америкийн бүх залуучууд, Монголын одоо бүх залуучууд энд тушуурж штэ. Дүрслэх урлагийн тал дээр юу вэ нөхөр маш том тийм арт экспонууд болж байна. За Нью-Йорк, Чикаго, тэгээд Вашингтон DC, Лос Анжелес, Сан Франциско, Сан-Диего гэдэг ингээд жил болгон болдог арт фэйр шоунууд болж штэ. Олон том галерей болоод зураач нар оролцдог. Энэ арт фэйр шоунд бид нар оролцож Монголынхон урлагийг за тэр аль урсгал чиглэлээр зурдаг нь үл хамааран бид нар оролцох боломжтой. Энэ урлагийн бүтээл бол цор ганц хувь байх ёстой. Тэрний хүнтэй байх ёстой. Тэрнийг цуглуулагч очих ёстой. Галерейд өв болж очих ёстой гэж хийгээд ах юм бол одоо нөгөө дуучид би зөвхөн концертын дээр л дуулна. Тэр нь бол оригл байх ёстой гэд CD бичүүлж зарахгүй нь байна те. Юун дээр өөрийнхөө клип дууг олон нийтийн сүлжээнд цацахгүй нь байна. Гэдэгтэй л адилхан байхгүй. Уран бүтээлч хүмүүс яах юм? Хэвлэлийн ч гэсэн ашиглах хэрэгтэй. Тэгээд энэ урлагаа сая чадахгүй ингээл яваал байгаа юм. Монголчууд Америкт